Бүсэл тэмүүлтэй залуу нас амжилт аз жаргалаар дүүрэн ирээдүг бүтээдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Радио ток шоу. Шинэлгийн мэд хөргөс сонсогчдоо маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгийг эхэлж байна. Тэгэхээр маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгийг бол Монголын үндэсний олон нийтийн радио цэгийн нэвтрүүлгийн албаны редактор Батцүмбөр бол Эрдэнэбат миний бие бит хоёроо хамтран хөтэлдэг шүү дээ. Хэлэх аа. Одоо харин өнөөдрийн зочноор хэн өргөцсөн бол хамтдаа сонирхоод эргээд студид ярилцъя. Балдоржийн ган төмөр товч танилцуулга. Балдоржийн ган төмөр 37 настай 2001 онд Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийг төгссөн буудагч. Одоо зэвсэгт хүчний 150 дугаар ангид ротын ахлагчаар ажилладаг. Ном унших, кино үзэх дуртай. Аялалд явах цэргүүдээ шилдэг болоход нь өөрт байгаа бүх хүчээ дайчлахыг зорддог. Үнэнч шударга занг эрхэмлдэг. Амьдралдаа баримтлаг зарчим. Улс их орондоо зэвсэгт хүчиндээ хоёргүй сэтгэлээр зүтгэх. Чөлөөт цагаараа гэр бүл найзуудаараа салхинд гарах эсвэл шинэ гарсан кино үзэх дуртай. Бусдад тустай нийгэмдээ хэрэгтэй зүйлийг хийхийг зорддог. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор зэвсэгт хүчний 150 дугаар ангийн роти ахлагч, сургагч, ахлагч, балдоржийн ган төмөр өргөцсөн байна. Өдрийн мэндүргээ. Өдрийн мэндүргээ. Микрофонд гожоо ойртоод ярьчих тий. Хоёрдугаар Монгол улсад зэвсэгт хүчин орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 98 жилийн өнөөдөр тохиож байна. Баярын мэндүргээ. Баярлалаа. За мөн адил одоо энэ араадыг сонсож байгаа зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд болон цэргийн албаасан бүх залуучуудаа Монгол цэргийн өдөр зэвсэгчдийн 98 жилийн баярын мэнд хүргье. За ган төмрийн үед 2001 онд төгссөн байна. Тэг ер нь цэрэг болох гэдэг чинь одоо юу гэдэг нь одоо эмч ээжтэй хүн бол гэдэг ч юм уу те ээж автаа хүн бол одоо эмч болох магадлал өндөртэй байдаг шүү дээ. Ер нь жоохон өвөө энэ бас цэргийн хүмүүс байгаа юу? Бага цэргийн удамтай. Аав нь болохоор балдарч гэж хүн байсан. За барилгын цэрэгт бол 36 жил ажилласан. Авч өргөн байсан. Тийм болохоор аав минь одоо гол одоо үзүүлс нөлөө бол энэ тал маш их байна энэ мэржлээс авах гэдэг. Муу адил одоо ах минь хүртэл одоо анх манай төсвчний 150 дугаар анги ирээдүйн болтоныг анх үүсэн байгаа болж хахад анхны хүмүүсийн бол нэг нь байсан. Төрсөн ах ч нөө. Төрсөн ах. Тэгэхээр ерөнхийдөө танай гэрээс чинь аавас нь гаднаас хоёр цэргийн залуу байгаа юм тий. Тий. За тэгэхээр өнөөдрөөс онцлогтой нь юу гэхээр манай ган төмрийн хувьд бол олон улсын одоо ихийг дэмжих ажиллагаандаас явсан шүү дээ. Хэдэн удаагийн ажиллагаанд яв анх яаж явж вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын ихийг дэмжих ажиллагаа бол олон улсын бусад ажиллагаанд нийтдээ 6 удаа үүрэг гүйцэтгсэн. За анхны ажиллагаа маань 2003-4 онд Иракийн эрсдэл ажиллагааны 1-р хэлжинд үүрэг гүйцэтгсэн. Тэрнээс хойш нь ямар газар үү? Тэрнээс хойш 2007 онд нэгдсэн үндэсний байгууллагын Соридонд нэгдсэн үндэсний ажиллагаанд оролцсон. Мөн 2009 онд Хүү Африкийн бүгд найрамдах Чад улсуудын хэвлэж ажиллагаанд үргэлжлүүлсэн. Мөн адил 2013 онд Стамбул бүгд найрамдах Пакистан улсад цэргийн хамгаалтанд ороод үүрэг гүйцэтгсэн. 2015 онд бүгд найрамдах хүмүүсүүдтэй улсад үүрэг гүйцэтгсэн. Хамгийн сүүлд нь 18 онд Ислам бүгд найрамдах Пакистан улсад үүсгэж ирсэн байна. Өнөөдөр бол одоо эр цэргийн баярын өдөр. Таны баярын өдөр. Таны баярын өдөр. Баяраа ер нь хэрхэн тэмдэглэх вэ? Баяраа ерөнхийдөө сүүлийн дандаа гэр бүл дээр тэмдэгдэж болчиход байгаа. Урд нь хаа найз нөхдөр асуул зай баярлдаг. Сүүлийн үед гэр бүлийн баяр болохгүй. Тэгэхээр хүүхдтэйгээ ээжтэйгээ баярлалаа. Голцоо гэр бүлээрээ л баярлж байна. Ер нь уртад яг ангийнхантайгаа баярлцдаг бах те цэргийн ангийнхантайгаа. Тий, маш уртад жишээ нь сая явуулдаг ч юм уу. Тий, баярын урлаа юм бид нар чинь тэгээ баяраараа одоо цол авсан зэрэг аль цолыг гардуулна. Одоо медаль тийм ээ. Бус чагналуудыг бүгдийг одоо бас энэ сая өнгөрсөн 5 өдөр манайх баярын урлаа игээд бүх хүмүүсээ шагналж ууршуулад бүх ажиллагаа дууссан. Медаль гэхээр одоо ингэрт нь гэлзэж байгаа энэ олон медалуудаас бас заримс нь сонирхмаар байна л да. Хаанаас одоо явсан ямар одоо медалууд байна. За хамгийн хүндтэй цэргийн үнэт медаль гэх медаль. Энийг 2004 онд Ирак эрсдэл ажиллагааны 4 жилд үүрэг гүйцэтгэж ирээд
Монгол улсын ерөнхийд тухайд намрын инкургаас авч ялаа. Хамгийн анхны удаа том медаль энэ медаль. Дараагийнх нь мөн адил элдвэгдөрж ерөнхийдөгчөөс 2007 онд авсан. Хийх төлөө тийм үү. Тийм л. Энэ хоёр медаль бол хамгийн том хоёр медаль байна. Бусд нь бол тэгээ Батлан амлах яамны болон нэгдсэн үндэсний байгууллагаас өгсөн медалууд байна. Бас нүбийн медаль гэхээр бас гой сонсогдож шүү дээ. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллагаас медаль өгдөг байгаа. Тохоо одоо тэнд нэгдсэн үндэсний байгууллагын бүрэлдэхүүнд ороод үүрэг хүрсэн бүх сэргийн албаагч нарт медаль өгдөг байгаа. Мөн адил одоо НАТОгийн ажиллагаанд орсон хүмүүст Афганистанд үүрэг хүрсэн хүмүүс НАТОгоос мөн медаль өгдөг. НАТОгийн медаль унаач тийм. Тийм НАТО. Ер нь ингээд үүрэг хүрсэн медаль. Би бас өмнө сонсч байсан л да. Энэ хамгийн хүнд нь Судан байсан уу цаг уурын хувьд? Афганистан бол ер нь Монголд ойролцоо гэж ярьдаг шүү дээ хүүтэр нь. Тий. Афганистан бол ерөнхийдөө Монголтой ойролцоо. Зас орно. Тий зас орно. Тий ер нь гайгүй ер нь дайцгүй үүрэг шүү дээ. Хамгийн хүндрэлтэй нэг л Чадын ажиллагаа. Чад чинь яг хойдлоос Сахарын хэлсэнсэл орж ирдэг болохоор маш халуун. 40-50 бие халуун. Тэгээд дэрэнд ч гэрэн товцтой. Тэгээд бүх хамгаалал хэрэгслээгээ тэгээ харуултаагаар манайхан тэгээд гадагшаага эргүүл цоон үүрэг үүсдэг нь. Ер нь цаг агаар үүдэх юм бол арай эрсдэл юутай хүндрэлтэй гэх юм бол Чад л байна да. Мөн адил Судан байна. Судан ч бас их цаг агаар онцлогчтой бас. Борооны өдөртэй, халууны өдөртэй. Борооны өдрөл нэгсэн үед өдөр нүгэл бороо орно, байн бороо орно. Тэгээд шавхаатай хүнд нөхцөлд бас өөртөө үздэг. Тэгээ бас нөгөө яг тэр үр гүйцэтгэх хугацааны хүрт. Тэ. Судан чинь 1 жилийн хугацаатай үүсдэг. Манай ээлжийн цэргийн багийн ээлжийн онцлог шалтгаалаа бид нар бас жил 1 сар 13 сар үүсдэгсэн. 13 сар. Тий. Бусд ажиллагаанууд нь болохоор ихэд 6 сарын хугацаатай байдаг. 6 сарын хугацаатай. Тий, Афганистан ч 6 сар байдаг бах тий. Тий, Афганистан 6 сар. Тэгээ манайх намайг 13 онд бас үнцэн ороод үүрэг үүсэж байгаад бас манайхаас хугацаас унаад 7 сар 20 хоног үүрэг үүсчихсэн. Сар гарна бас унаад. Бид түрүүний товч танилцуулган дээрээс нь дурддагс нэг юм асууж бодсон юм л да сүмрээ. Буудагч гэхээр. Би ихлээр өөрөөс нь асууж байхдаа мэрэгэн буудагч гэж хэлчих болох юм гэсэн чи болохгүй ээ гэх. Яг ийм албаас нэршилтэй байдаг юм аа гэх. Энийг бас тодруулж асууж бодсон юм. Тэгээ энэ маань юу гэдэг вэ? Одоо манай үндэсний Батлан сургуульд ахлагчин сургууль дээр хүмүүс ахлагч нарыг бэлддэг байгаа. Тэгмээ тэнд бүх одоо 20 хэдэн мэрэгчлэр бүгдийн цаг бэлдэж байгаа ахлагч нарыг. Энэ дотор одоо ерөнхий цэргийн буудагч албан шалдар хүмүүсийг бэлддэг байгаа. Тэн дээр бэлтгэгдсэн буудагч маань яг хөөхөр ерөнхийдөө баг төрлийн одоо бүх төрлийн одоо буудлын зэвсгээр эзэмшсэн. Бүх төрлийн одоо буудлын зэвсэг одоо баг бонууд гэсэн үг л дээ. Тэдрийг одоо бүгдийг нь эзэмшсэн тийм байх хэрэгтэй. Тэгж бэлтгэж чаддаг байна. Бүх төрлийн одоо мэрэгэн бодож одоо снайпер одоо бас хавлаа тийм. Бүх төрлийн буугаар буудна гэсэн. Ер нь тэгтээ бас юу гэдэг нь улсын чанартай ч юм уу тэмцээнүүд болдог шүү дээ тий. Тэмцээн уралдаан дэр нь орж байгаа одоо буудлын. Яг буудлын чиглэлээр орж байгаа. Зүтгчдийн марш тактик. Аврах салаад ташруулт тэмцээнд би 5 жил орсон. Гарсан амжилт байгаа л үстэй. Байнга 2 алт 1 мөнгө хүрэлт гэдэг медалууд байна. Манай анги чи 9 жил одоо авраг болж ирсэн анги. Манай 150 дор анги. Хайрын маршаас эмэгтэй тасаг нь болохоор салаан 9 жил авраг болоод эмэгтэй тасаг нь 11 жил авраг болж ирсэн. Энэ хошоо аврагууд. Бас аврагууд гэж тийм. 3 удаа одоо цомын чинь 3 удаа үе татгалахаар авч ирсэн. Үүр татгалахаар. Хайрын түүхэнд. Зүтгчний түүхэнд 97 онд одоо манай анги байгуулснаас хойш бид тэр гарах амжилтууд. Тэсний зүйлийг би зөвөр сонирхоод асууя гэж бодсон юу гэхээр одоо Монгол цэргийн өдөр гээл хүн болгон баярлаад байна тийм. Энэ болохоор нэг талаас харах юм бол цэргийн албаасан бүх хэрчүүдийн баяр гэж хэлж болохоор нөгөө талаас харах юм бол цэргийн салбарт хүчин зүтгэж байгаа бүх хүмүүсийн баяр гэж хэлж болохоор та ер нь яг энэ баярын утга учир ер нь юунд орших юм бэ? Юу гэж боддог вэ? Одоо ер нь их маргаан болж штэ юм чинь яг мөрдөстэй хүмүүсийн л баяр энэ төр гэлтэй. Эсвэл одоо бүх хэрчүүдийн баяр мэтээр ялгдаг юм уу тийм. Тийм бол эрэгтэйчдийн баяр биш л дээ. Одоо Монгол цэргийн өдөр тийм ээ. Одоо цэргийн алба хаасан одоо өнөөдөр одоо улс орныхоо эрхчдээ тусгаар тогтнолын төлөө одоо бие сэтгэлээ зориулж байгаа өнөөдөр албаа хааж байгаа эрхчүүд бол зориулсан баяр болов гэж боддог. За мөн одоо бэлтгэл офицерууд тийм үү одоо чөлөөнд байгаа одоо би дөрвөлээ шүү дээ. Цэргийн алба хаасан болоо тийм ээ. Одоо хааж байгаа. Урд нь хаацсан одоо мөн адилтай бэлтгэл чөлөөнд гарцсан одоо манай ахмад буурлууд байна, ах нар байна, ихнэр байна. Эдийн баярлал болов гэж боддог. Тэр нэг юм сонирм байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо яг мөрдөстэй болгон гэхээр одоо цагдаагийн албаа хаагчдаас давхар баярлах гэдэг. Гэтэл цагдаагийн баяр чинь 7-20 20 байдаг шүү дээ. Тэгэхэд одоо тэгээд мөрдөстэй болгон гэж баярлал яваад байдаг шүү дээ.
Цэргийн гэр бүлтэд зориулах цаг зав нь их ховор байдаг шүү дээ. За магадгүй гэр бүлтэд зориулсан цаг зав, зориулаагүй цаг зав нь ихэнхдээ их орны төлөө гэж хэлж болохоор одоо таныг магадгүй инхийг сахиулах үйл ажиллагаанд явж байхад ар гэрийгт нь их нэрт нь одоо харилцаж авч үлдсэн байдаг. За эсвэл одоо шөнөөрөө хамаагүй дуудагдах ч юм уу цэргийн хүний амьдрал бас ойлгоход хэцүү шүү дээ. За наач сайхан гоё асуулт байна. За энэ төвшөнд манай эхнэрийг бүцүрэн гэдэг. Их зүүж мэрэгчлээ. За одоо яг энэ гантөмөр гэдэг айлын одоо жигэл хамаг ачааг нуруунд өрж байгаа бүсгүй юмаа 3 хүүхэдтэй. Тэгээ яг үнэлэлтэй яалч бодол одоо би боддоо айранд одоо 19 жилдээ албааж байна. Тэрний бараг л 12 3 жилийн бараг л хээр гадаал өнгөрөөсөн юм. Болов гэж багцаалт юм бас. За 50% таа гэж бодоход л ихэд доор хаяж 10 жилийн хээр юм уу ажиллагааны газар хонд өргөгдсөн. За энэ болгон дээр ингээл үр хүүхдүүдэд өсөж хүмүүжүүлэх ар гэрээ авч явах гэл бүхэл одоо ажлыг бол манай миний одоо гэр бүлийн хүмүүс миний хань одоо бүгдийн зохицуулдаг. Ямар нэгэн одоо би савны хойно одоо ар гэртээ санаа зовхгүй байхад л одоо бүх юм л манай хүн л одоо бүгд зохицуулна. Тэгэл хүний нутагт ажиллагаанд өргөөстөн бас ар гэр тэрээр ямар нэгэн асуудалтай хүн чинь бас сэтгэл санаа зовн тэгээд тэнд одоо цагийн байдал хүндэрсэн үед одоо хүнд байгаа нөхцөлд бас яах вэ сэтгэл зүй одоо яах вэ маш их тэн дээр болгон дээр одоо хамгийн нөлөөдөг бол ар гэрийн одоо бат доктортой найдвартай тийм ээ. Одоо найдвартай байх юм бол хүмүүс чинь бас ажилдаа илүү анхаарна цаг хугацаагаа тийм гэж. Тэгэхээр зүг. Яалч миний арыг бол тэр авч явж байгаа. Хүүхдүүд нэг том л ш. Нэг хүү хоёр охинтой лөө. 2 хүү нэг охинтой. Охин маань одоо тийм том охин байсан. Том нь 8 дугаар анги. Одоо сонгойрхон түргийн 1-р хол байдлын 83 доо сургууль сурдаг. Дараачих нь 5 дугаар ангийн сурагч. Тэгээ хамгийн бага нь одоо энэ сургуульд орно. За. 5 настай. Намар сургуульд орох. Одоо зарим хүмүүс цэргийн хүн инхийг сахиулаад яваад эрэхт нь эхнэр нь одоо магадгүй бие давхар байжгаад эргээд эрэхт нь хүүхэд нь бүр том болсон байдаг шүү. Жишээ нь Жилмэл явж тэр үл тээ. Анх охиныгоо төрөх чинь тийм байл шүү дээ. Манай анги чинь тэр үчиг хээр хатаа их явдаг бид чинь. Хавар одоо 3 сар өнгөрөөж гараад 6-7 сар зурж ирдэг. Тэгэл намар буцаал явдаг. Би ер нь охиныхоо төрсөн өдөр манай охиныг төрсөн өдөр 8 сарын 3-нд болттой. Ер нь одоо чинь ер нь сүүлийн нэг 3-4 жил байж байгаа тэрнээс өмнө ерөөсөө төрсөд байж үзег байхгүй. Дандаа нэг 8 сард хаана ирэлт юм ингээл хээрэн сургуулаад ихэлцдэг. Яг тэр үед хээрэж таадаг. Тэгээ хээр яваал ирэхээр нэг яваад ирэхэд мөлхтөг болсон байна. Дахиад нэг хээр яваад ирэхэд хөл дороо явдаг болсон байна. Тэгээ намайг ширлаа яваад гэж яа нүгдээс ааваа төвчсөн. Хит дурцсан. Гэгчэнэ. Тэгээ манай баг бас намайг тэр Афган руу явах гэж намайг 13 он манай баг бань төрөө 7 хоноод би явж ирсэн Афганистанд. Тэнд очиж би 7 сар баг 8 сар болчиход ирж байгаа шүү дээ. Дээршиж аягүй том болсон. Бараг хөл тавцсан. Тэгээ гайхаад ингээл бишүүрхэд ингээд танихгүй юм шиг. Гэгчэний юмуд байна зөндөө. Энд тэгээд одоо бас удам залгуулах гэдэг ч юм уу бас 2 хүүгийнхээ нэгийг ер нь арим руу оруулах бодол юм байдаг бах тий. Байл байх. Манай том банд нэг юу юм шиг одоо нэг хүүхдээ чинь мэрэгчлээ өөрсдөө сонгосон. Тий. Баг хүүгээл бас аавынхаа мэрэгчлээ сонгохолоо тэгэл боддээ. Ямар ч манай 2 хүүгийн нэг нь бол болох бах. Гэхдээ манай охин ч бас аягүй цэргийн бас тийм үгтэй. Сонирхолтой тий. Одоо ингэ Тэмүүжи үрдээ сургуульд оруулаад байгаа ч гэнэ. Тэрний талаар л амар мэдээлэл аваад тэгээ. Их сонирхолтой. Тэмүүжи өрлөгч бас хэдгээр ангиас навдаг 5-аас навдаг. 5 дугаар ангиас навдаг тий. Цэргийн салбарт ажиллахын тэгээ цэргийн хүн байхын давуу талыг та ер нь юу гэж харж байна? Ингээд эргээд харахад нэг давуу тал байна л да. Би өөрөө өөрийгөө болсон гэж хэлгэн. Би ч бас их 10 жилдээ сахилахгүй хөхтэй байлаа. Одоо манай 10 жилийн хүртэл мэддэг. Тэгээд миний одоо амьдралдаа байсан хамгийн том алхам зөвтөчөнд орж орсон. Даап навч одоо нэг оруулсан. Тэгэл за оиш орох ёстой юм байна шүү дээ. Тэгэл орсон л тэгээд яасан нэг чухал нөлөөсөн юу вэ гэхээр 2000 он манай ах авартрууд үүдүүлсэн. Тэгээд бас бодсон тэгээд ямар ч тэгээд тухайн үед одоо манай ах ч бас ангитай төсөвчөндөө бас нэлээ бас сайжруулын нэг байлаа. Ундаг ахлаж байлаа. Тэгэд манай ахын нэг өгсөн сондор өгсөн ярьцлага байдаг ус. Таны ирээдүй одоо юу вэ? Таны хүсэл юу вэ гэдээ сурч асуусан байна л да. Тэн дээр манай ахтар миний ирээдүй энэ батальоны ирээдүй хэрхийг үз. Дөнгөж анги манд тайхан байгаа 3 жил болж байна. Энэ ангийн ирээдүй ямар ахыг би үзэх хүсэл сонирхолтой ирмэлцэлтэй гэж манай ах өгсөн байдیں۔ Тэгэхээр би яг тэрийг уншаад ямар ч ахыхаа үзээгүй ахыхаа одоо
үзэж хараагүй одоо юуг нь би одоо өөртөө төстэй. Энэ ангийн одоо ирээдүй, энэ батаны ирээдүй тэгэхээр би одоо үзэх хэрэгтэй бол энэ одоо маш их нөлөөлж одоо зэрэгэн болсон. Ер нь ингээд түрүүн бас яран дээрсэн дурж яхад нэлээд хөдөлгөөнтэй ч юм уу нөхдүүдийг дээр зэрэг цагдаагаар юм уу эсвэл нэг спортоор явуулахаар нэг төлөвшл нэлээд сайн сууд юм шиг байна. Тийм. Тэгэл хэрвээ айранд орол айхтар хүмүүцсэн. Их ч юм уу олон авигүйтэй нэгдэл адилхан 60 удаа жаргаал 100 удаа зовоод адилхан гүйж хараагаар ингээд хөлсөө урсгаал. Тэгээ хүний өвдөс хамаагүй юм ярьж болохгүй. Тэгэл хүний ингээд ханаан дург ингээд дарга нарын ингээд хэлсэн бүгдийг хийгээл. Тэгээ хүнээс үг дууц орж байгаа юм л та. Юмд одоо ачаалтаа сурж байгаа юм. Гэхдээ тэгэл цэргүүн болсон. Тэгээ одоо л сонголтонд бол одоо хүртэл харамсдаггүй. Одоо хүртэл 40 дээр бас аль пааж байгаа. Тэр тусмаа одоо Монголд одоо эдитийн бат юм одоо алдаж үүсэн. Энэ сайхан ангид одоо 19 дэх жилдээ пааж байна. Таны бас ирээдүйн ер нь зорилго гэсэн чинь бас эх орныхад л баримтлагдаг зарчим лөө эх орныхад л хоёргүй сэтгэлээр зүтгэх гэсэн байсан шүү дээ. Тий, ер нь тэгж боддог. 40-нд эх орныхоо төлөө одоо хаан дуудсан цагт хаан одоо үр бүртэн тэнд одоо хоёргүй сэтгэлээр зүтгэл. Албаа дуусгана да гэж. Бас үнэнч шудраг зам чанарыг тэгэлгүй одоо. Ер нь үнэнч байх, үнэн байх гэдэг өөрийг чухал юм тийм ээ. Ер нь юунд хамгийн их үнэн чанддаг вэ? Өөртөө юу эсвэл бүх зүйлд үү? Ер нь манай цэргийн адагчин бас одоо үн шудраг байхгүй бол бас олон ирчүүд үүсэн гадаг тийм ээ. Юм төвлөрөг анж болохгүй. Аливаа юм дээр одоо асуудал гарч үн шударгаар одоо хүний бүх юм одоо шийдэх хэрэгтэй, шудраг шийдэх хэрэгтэй. Түүнээс биш одоо юу гэдэг өөр байдлаар шийдэж болохгүй. Технологи аль нэг хүн хооронд хүний амьдралтай холбоотой байдаг учраас заавал эсвэл одоо үн шудраг. Тэгээ бид нар нэгэндээ итгэж үн шудраг байжээж хамт үүрэг гүйцэтгэн. Одоо сумны өвдөс явна тэр үед одоо хамт явна хөртөө итгэжээж тийм ээ. Тийм бодлого зайлшгүй энэ чанар бол биднэрт хэрэгтэй. Ер нь тэгэд бас ажиллагааны талаар мэдээж цэргийн хувьд одоо нууцтай одоо тоомоо гэдэг ч юм уу зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхдээ бас ажиллагаанд одоо үүрэг гүйцэтгэж байхад бас тухайн орчин байдлаасаа бас магадгүй дайн тулааны нөхцлөөс хамаарат бас хүндрэлтэй бас эрсдэлтэй зүйлүүд их гардаг бах тий. Гарна. Янз бүрийн эрсдэл тохиолдно л да. Гаднаас ирж байгаа хөвлүүд байна. Тэгэл байгаль цаг уур байна. Одоо бидний одоо гүйцэж байгаа өөртөө гүйцэж байгаа үед одоо гарах ахуй онцлог аваар гэж нэг янз бүр өвчин нөлөө зөндөө байд. Тэр нөгөө бас түрүүн төвч танилцуулган дээр анзаарсан бол цэргүүдээ шилдэг болгох гэсэн нэгсэн. Энийг та тодруулж хэлж өгөөч. Тий, ерөөсөө л миний ажил та. Сургах гэсэн. Сургуудаа одоо цэргүүдээ сургаж бэлтгэж одоо миний үнцэн ажил болсон. Тийм болохоор одоо аль болох миний цэргүүд бол ангитай болно 40-нд шилдэг байгаасаа л гэж боддог. Тийм болохоор одоо цэргүүдээ маш сайн бэлтгэх хэрэгтэй, маш сайн дадлагжуулах хэрэгтэй. Дээрээс нь бас хүмүүс төлөвшүүлэх тийм нийгэмшүүлэх. Бас зарим хүмүүст нь бараг аав шиг, заримд нь ах шиг нь одоо зөвлөгөөг нь. Тэгэл янз зүйл болно шүү. Тэрэндээ хүнтэй харьцаад чи өөрт маш их ачаал ирдэг юм шиг байгаа тийм. Тэгэхээр ойлгоно. Заримд нь одоо жоохон хатуухан үг хэлэх, заримд нь харин нэг жоохон одоо аргадах маягтай ч юм. Тэгээд үйлдэлээрээ бол үгээрээ үлгэр дуурайл үзүүлэх. Тэг нь одоо тэгэл өөрөө одоо хийгээл эхлээд өөрийгөө л бэлдэн шүү дээ. Цэргүүдхэн гарч ичээ өөрөө одоо ямар нэгэн зөрчилтэй ч юм уу өөрөө нэг тийм одоо алдаатай юм уу идэг гэж одоо цэргүүдтэй юу ярих гэж тэгэхээр эхлээд өөрөөсөө эхлэх шүү дээ. Дээрээс нэмээд түр үйлчээс олон залуучуудаа ажтна одоо тэгэл хүн болгонд одоо тааруулж харьцсан шүү дээ. Жишээлбэл би баттай харьцтай адилхан доржтой харьцаж болохгүй. Тийм болохоор одоо хүн болгонд өөр ингэсэн түлхүүр өгдөг тэр болгоны одоо олж харьцсан шүү дээ. Хүн болгоны амьдралч өөр мэддэг. За сайн байна уу? За хүлээж байна. Энэ За Ан төмрийг маш сайн мэдэх нэг зочноор байсан. За сонсогчд маань насхийн ороод ирээ гэж гайхаж магадгүй. За ан төмрөөс авчих. Ястаа яа үргэлжлээ. Үргэлж. За фэйс. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа минь. За радио сонсож байгаа сонсогчдаа үзэгчдээ та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Сэдэнгийн отхон гэдэг ган төмрийн ээж байна.
За ган төмөр ээжигээ ороод ирэхээр гайх уу? Ерөөсөө л яриагаа таслахгүй л үргэлжлүүлээд Харин тийм бид тэгэл ирнэ гэж бодсонгүй. Одоо сайхан сюрприз байлаа тэгээд. Өглөөш ярьсан л дээ. ил илэрхийлэхгүй юм бэ? Яс эмоц багтай юм бэ. Өдрүүдийг эхлэхэд би тэгсэн шүү дээ нөгөө сэтгэл хөдлөл байвал шууд илэрхийлээрээ гэдэг тийм. Тэгээд цэрэг усууч бас сэтгэл зүйн битгэлтэй. Аливаа юмд бас ингээд бас яагаад байхгүй нэ. Тэрээс ямар ч нүүрний өрөлгөө сууж шүү дээ. Өглөө ярьсан л дээ ээжтэйгээ. Би өглөө ярьсан би. Баярын мэнд хүргээд. Тэ баярын мэнд хүргээд ярьсан. Тэгээд ерөнхийдөө бүр зэвсэг төвчний жанжин штабаар дамжуулаад ган дүрийг олж авсан. Тэгээд бас гэр бүлийн хүнтэй ээжлэн холбогдоод тэгээд сая таны гэр бүлийн хүн чинь хөргөжч явсан шүү дээ. Тэгээ яваад ээж чинь авчирч байгаа байдлаа байхгүй юу? Зөө. Энэ их сэтгэл гаргасан ган төмрийн хаянд бас баярлалаа. За баярлалаа арай гэж л та. Студид сонсоо сууж тарж байна та. Тий одоо сонсож байгаа хаа тэр лавыг үзэж байгаа. Тэг бид нар бас ингээд юу гэдэг л цэргийн албаагч нь тодорхой хэмжээгээр бас эрхээ хязгаарлалтай та бид нар. Тийм болохоор одоо юу гэдэг өөрөө одоо ямар нэгэн байдлаар одоо телевиз олон нийт хэрэгчлэр бас хамаагүй бас ярьцлага гэж болохгүй. Тийм. Тэрээс одоо зөвшөөрөл аван жанжинтай бас аван зөвшөөрдөгчний дараа бид хүмүүс ярьцлага гэдэг. Ярих зүйлээс тодорхой хүрээнд байгаа. Бас тэг нь бас нууцын чанартай бас мэдээлүүд их байдаг гэсэн бас тэр талаас хамаагүй ярьж байна. Ээжигээ хараад жоохон Бора маань нас өдөр хит хурч юм та. Би 73 хүрч байна. Одоо хүн ингээд цэргийн болж ингээд болцсон байна тийм. Тэрс мас олон улсын одоо их дэмжих ажиллагаанд бас маш олон явж штэ. Энэ болгонд явхад бас их хүний зүгээс бас санаа зовх зүйлүүд гарна. Явахтай. Анхлаад миний хүч анхны Ирак хөр явсан. Сургууль төгсчирээд ахлагчийн сургууль төгсчирээд Ирак явсан. Тэгэхэд би бас сэтгэл зовж ирсэн. Одоо ширүүн байна гэдэг. Зурагтнаас салдгүй байсан би. Чагнаал ирсэн. Юу болж байна. Сүүлдээ багаж сурцсан бохоо ээждэг. Одоо сүүлд мэлд явах чинь баг л. Багаж яваад ирсэн миний хүү гэлээ. Тэр сүүлдээ нэр яг тийм болсон л та. Ган төмрөөр нь багада ямар хүүхэд байсан бэ? Зан чанарын хувьд. Жоохон сахилахгүй талдаа. Тэгтээ их дэлгөө хүнтэй харцдаг. Хүүхдүүдтэй ч гэсэн ихтэй тоглолцдог тийм хүүхэд байсан. Ахын ч гэсэн тийм хүүхэд байсан. Ерөнхийдөө бас ган төмөр ингээ хараад ингээ сая ярианаас нь ажиллаж хахад ерөнхийдөө мэдээж эрэгтэй хүүхэд бол хөдөлгөөн байлгүй байна. Гэхдээ нэг суурь нэг тийм нэг цагаахан сахилахгүй гэдэг юм уу? Тийм байсан болов уу гэж би бодож байна л да. Тий. Аюу хэвлэх хүүхдүүдтэй хэвтэйх нь хүүхдээ барагдуул зодолч нүдгүй тийм хүүхэд байсан. Таны хувьд бас хүүг нэг л тав санаа зовдөг байх. Нөгөө л одоо ингэртэн зүүсэн энэ олон медалыг харахаас ахуулаад энэ олон ажиллагаанд явахаас ахуулаад бахарх зүйл их гарна. Зүгүй яах вэ? Анхлаад яваад ирэхэд амьд мэнд ирсэн мастар баярлаад маш их бахархаж байсан. Тэгээд одоо олон улс зөндөө явсан доо миний хүү. Тэгээд сүйдээ за яах нэг 10-ын чин дараа нэгийн дараа 10-ны он гэдэг шиг олон удаа явцсан болохоор тэгээд сүйдээгээр охин ирдээ юу. За. Яа андаа тийм болчтой юм байна. Яах вэ? Тэр мэнд яваад ирсэн баярлалгүй яах вэ? Бахархалгүй яах вэ? Бас гоё цэцэг өрөөд ороод ирж байгаа надад их гоё харагдлаа л та. Өнөөдөр хүүгийнх нь бас баярын өдөр тий. Баярын өдөр. Одоо өнөөдөр гэр бүлээрээ баярлална гэдэг шүү дээ. Тэг нь Ямар төлөв? Манайхан тэр бүгд цэргийн газар яасан би одоо ингэж ажиллаж байсан. Зөв та цэргийн ангид ажиллаж байсан. 150 анх бас их сайн хөгжсөн. Тэгээд ахын ослоор ингэсэн. Тэнэс хашид ахын хооронд заавал би явах гэсэн байгаа. Ахын сургууль төгсөө тэгээд шууд 150 тавьсан. Анх 150 байгуулагчд миний тэр том хүү орсон байсан. Та цэргийн салбарт ямар ажил эрхэлж байсан бэ? Би тоочроо 10 жил ажилласан. Тоочроо 10 жил. Өнөөдөр бас тэгвэл таны баярын өдөр шүү дээ. Тий харин тий. Сая манай дүүнер тэг баярын мэдлэгээ явуулжээ. Зүүн хараагаас. Зүүн хараагаас? Тий, зүүн хараад манай дүүнер манай их хүүхдүүд байдгийн. Гантөмрөө тэгээд одоо гэр бүлээрээ тэмдэглэнэ гэсэн шүү дээ өнөөдөр баяраа. Төлгөө одоо манай дараа л мэдчихэж байгаа. Дараа тийч одоо манай студид сууж байгаа. Дараа одоо гадаа манай дараа. Ээж хоёрын дунд үлдсэн хамтдаа бүтээсэн ямар нандин дурсамж байна вэ? Та хоёрын сэтгэл нэг тийм тод үлдсэн. Мэдээж цаг хугацаа өнгөрхийн хэрээр хүний сэтгэл дурсамж үлдчихэд шүү дээ. Тэ зөндөө дурсамж байна л та ээжтэй. Жохон байхдаа энэ намаа дагаж аргалд явдаг. Яг л ярих гэж ярьчлаа та. Яг одоо нүдэн дарагтаал байж лээ.
дарга хормоодоо явж яхад энэ тэргийн хажууд суудсан нэг гэж. Залхуураа. Тэр яг Салхинаас нуугдаа суудсан тэргийн яах. хавралтай тэгээ ээжтэйгээ аргалт хийх явдаг Салхитай байлаа. Ер нь ээжтэйгээ тагаж явдаг байсан дээ. Тий. Аавтайгаа бас уулгадаар их. Энэ ээжийн ингэрийн зүйлтэй байж байгаа янз нь. Ер нь голцсон тийш ээж өгчөөтэй. Манай аав чи ер нь хоёр эмэгтэйг хэрхлүүлнэ. Тэгээ хоёр эрэгтэй дэж жоохон ширүүхүү. Тэгээ хоёр эрэгтэй яалч үл ээж өгд болчихсон. Ээжтэй л их хэрэгэлдэг хөвгтэй шаа. Ган төмөр бас энэ даршрамд ээжтэй хэлж чадаагүйгээ хэлээч. Бид ер нь одоо яг эцэг ихтэй хайртай гэдгээ сандаг. Чин сэтгэлээ өгөө төдийлөн их өдөр болгон хэлж чадаад байдаггүй шүү дээ. Харин тийм ээ тэгээд бас боддог л доо ээжтэй яалч одоо баярлдаг. Яагаад би аавч өртөө маш их баярлж явдаг. Дээрээс нь ээжтэй одоо байнга одоо юу гэдэг очиж чадахгүй одоо ажил албатай байна. Тэр болноороос өдөр болго очиод байж чадахгүй. Ажилтай байна, албатай байна, нүд очиж чаддгүй. Тэр болгон дээр уучлаарай ээж минь. Танд одоо маш их хайртай. Дандаа л таныг бий болж явдаг. Бас нэг уламжлалт юм л манай нэвтрүүлгийн төгсгөлд нэг нь дууг бид нэр өөрсдөө энэ чинээсээ сонгоод гээ тэр зма зочдод маань гандгуур бас нэг дуу бодож авахгүй тий магадгүй эр зэргүүдтэй эсвэл нэртэй ч юм уу зориулах уу тий Дуулах юм уу тий. тэнцээс Дуулахаар ястаа дуулж байгаа. нэрэдш маань болоод явуулсан л да. За шууд дуулах юм бодлоо. Ер нь дуу Дуртай бол нэрээ дуулж болно шүү дээ. Гоё ээжтэй зориулаад тий. Сэтгэлийн үгээ шингээгээд эсвэл хандаа зориулаад хань нас студид ирсэн сууж байна. Энэ Ижийн байна. жаз тийм том. Би түрүүнд тэгэж хэлсэн чинь лайваар үзэж байгаа ах гэдээсэн шин. Тий үзэж байгаа хэрэг гэлээ. Дараа нь дуулах. just одоо нэг зураг байна тий том ихч нөгсөн гэж байна шүү дээ. Үзэгчтэй бас нөхцөлчихөө. Миний хүн анх ирах явах даав ээж хоёртаа авах гэсэн зүг. Даавд ингэж авчир идэх байсан юм. Тэгээд ангаас. Тэгээд энийг авах гэсэн зураг. За юурууга Камераар камераар харуулсан тий. Тэр нэг анх Ирак ажлын ажлын оролцоод одоо тэр үед бас анхны одоо байлдын ажиллагаа болж ил одоо Монгол сэргүүчээ 1945 он зоош гэж байгаа ташаа ерөөсөн буу зүстэй дайм байдаг гэж явсан. Тэгээ бид нэг гэрүүлээр юм зураг авчирч байгаарэ гэж загчижсэн яа. Тэгээд энэ зургийг гэрүүлээр аавч хоёртойгоо ахуулаад авч явж ийсэн. бас дурсалтай юм тийм ээ. Ижийн сэтгэлд хамгийн тодулсан одоо Иракт үүрэг гүйцэтгсэн л шүү Голдон дээ. тэр хамгийн түрүүнд л явж яасан. Тэр хараа. Одоо жоохон дэжтэй 20 21-т явсан. 21-т. Хөрнийхтэй. Задууд дарга нэрж асуусан л да. За та нар ингээд хөөгч ингээд явах чинь явуул хуугүй юу? Та нар ганц эрэхтэй хөөгтэй юм байна гэсэн байхгүй. Тэгсэн чинь би ч одоо бас жоохон дурггүй. Тэгсэн чинь аав еврейн цэргийн хүн болохоор явуулгүй явна шууд. Цэргийн хүн цэрэг дайчин хүн чинь байлдаан болохоор талбай дээр өгчгийг. Ямар хамаатай явуулгүй явна гэдэг нэг дараа нь Батны харинд л иржсэн баха. Тэгсэн санаж дарга нь. Тэгэл за яах. Энэ тэгээд ганц хүүхэд хэцүү байдгийн гэхдээ яах одоо усын хат хэлээ явж байгаа чи яв. Гэл яваад Хайрын хат тий. Хамт олон өчнө айлын хүүхдүүд явж яваал ирнэ. Эр хүн чинь хаадаглал алуу юм чинь гэд бит гэсэн. Ээжийн хоёр нь хоёлаа зөвшөөрөөд явуулаад явсан. Та зөвшөөрч байгаа байна гэдэг дарга нь тэгээд тэгээ явсан байна. Тэр сайхан сэтгэлийн хүчинд хүн сайхан албааг үзтгэж ирсэн баха тийм ээ. Бидний нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Урилгыг маань хүлээн авч бидэнтэй халуун дотн нэрээр өрнөсөн та хоёрт маш баярлалаа. Баярлалаа. Одоо энэ энэ хамт олон та нарт ч гэсэн баярлалаа. энэ сайхан нэвтрүүлэгт оролцсоноос та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Цаашдах нь ажилд амжилт хүсье. За, Өнөөдөр бас баяраа сайхан тэмдэглээрэй. Баярлалаа. Ижигээ бас баярлуулаарай. Баярлалаа. За тэр ямар дуу сайхан сонсох вэ? баярын мэндийг яам өгчээд. За. Манай ангийн дуу гоё юу? Элитийн батлон гэнэ. Элитийн батлон Элитийн гэдэг батлон. манай найруулагч фондоос хаагаад бидэнд бас хариу хэлэх баг. Элитийн батлон гэдэг хайхад гарсан батлон гэдэг дуу. байгаа хоо. Тий. Цоотлын батлахын үг. Дуу. Манай ангийн дуу. Дуу чинь хин гэдэг үнд болсон юм. Дуу чинь сүлд хин дуулаа. За тэрийг нь бас нэрийг марччихъя. Тийм үү. Нэг Цайвал гараад ирэх байхаа. Элитийн батлон. Элитийн батлон хайхаар гараад ирнэ гэсэн шүү дээ тий. За энэ дууга бас мөр зэрэгцэн алхааж байгаа нөхдөд Төлгөө ах уу? тий. Энэ дуугаас төчний одоо төчний 150 дугаар ангийн удирдлага болоо одоо нийт одоо сэргийн албаагчтай тэр тусмаа нэгдүгээр нот тулгын ороод
хамт олондоо зориулъя да. За хамт олонноос хүлээж авсан сонсгоо хаа. За баярлалаа таарч амжилтсан. За баярлалаа. Та бүхэн ажил яах вэ? За баярлалаа.